Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилсан цагаан галт үндэсний хөтөлбөр хэрэгжиж, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргахыг зорьж буй. Энэ хөтөлбөрийн үр дүн боддоор хэрхэн биелэлээ олж байгааг газар дээр нь очиж мэдгээр Start Living сурвалжлах баг Монголын ноолорын салбарын манлайлалсан Хамбогт Кашмир хувьцаат компани болон Хатанд International компаниудыг онцолж байна. Хамбогт Кашмирийн хувьд бол одоо түүхийд бэлтгэлийн одоо 50% бол бэлдсэн байна. Ахаад бол 50%ийг бол одоо Баян хонгор аймаг Говь Алтай ховд аймагудаас бол бэлтгэж байгаа үлдсэн хувьд бол тэгээд энэ жилийн хувьд бол түүхийдийн үн бол тогтвортой байлаа. Үндэсний үйлдвэрүүд анх удаа түүхийдээ авлаа. Энэ бол одоо бидний бол бас том амжилт. Хэрвээ үндэсний үйлдвэрүүд байгаагүй байсан бол энэ жил ноолор нэг 70-80 мянга байх байсан. Үндэсний үйлдвэрүүд маань байгаад төр засаг маань оновчтой шийдвэр гаргасны үндэс нь анх удаа түүхийдийн 60%-ийг авсан байна. Одоо 40% дээр бол ямар ч асуудалгүй бидийг бас ингэж түүхийдээ бэлтэнэ гэж төлөвлөж байгаа. Зүүн тал дээр бол нэг 10% уналт байсан. Ар хангаа хөвсгөл дээр 10% өсөлттэй байлаа. Тэгэд үлдсэн аймагуд маань нэг огцом унахгүй доктортойгоор байж галд бол энэ жилийн ноолор бол дуусгах төлөвлөгөөтэй байна. Гадаад дотоодын аудит хийлгэж бас малынхаа одоо үржил сэлээх, малын эрүүл мэндэд анхаарах бас тийм ажлууд бол аягүй байгаа. Малчит маань хариуцлагатай нэг хэсэг байгаа болж хариуцлагагүй маш олон хэсэг байгаа. Тэгэхээр бид нар бол одоо малчтыг одоо хоршоо болгоод хоршоодуудыг сургалтанд хамруулаад сертификатжуулах ийм ажлууд бол байгаа. Хамбогт Кашмир үйлдвэрийн хаалгаар ороход л ажил хөдөлмөрийн хэмнэл бүтээгч хүмүүсийн эрч хүч мэдрэгдэнэ. Түүхийд хүлээн авах, угаах, самнах, будах, ээрэх, сүлжих, эндүүдэх, шалгах, савлах гэд 10 гаруй шат дамжлагаар дамжин хэрэглэгчийн гар дээр очих бүтээгдэхүүн бүр чанарын өндөр шалгуурыг даван гарч буй нь харагдаж байна. Тус компани нь Монголын уламжлалт ноос ноолуур боловсруулах аргыг орчин үеийн дэвшилт технологитой хослуулан түүхийдийн бэлтгэн нийлүүлэлтээс сүлжмэл, нэхмэл, оёмол, дав үйлдвэрлэл хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л үйл явцын цогц боловсронгүй болгон Монгол ноолуурыг дэлхийд сурталчилж байна. Хамбогт Кашмирийн удирдлагууд Монголын ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хөгжил дэвшлийн төвшинг боддоор хэлж өөрсдийн олголт амжилт, асуудал, шийдлийн талаар мэдээллийг өглөө. Одоо жишээлбэл дорнодын ноолуурыг одоо Сүхбаатарт ямааг Сүхбаатарт нь үржүүлдэг ч юм уу, Сүхбаатарын хинтий давж ингэж бүс дотор нь үржил сэлэхцээ зөв явуулах ёстой байна. Тэгээд нөгөө уур амьсгалтанд зохицуулсан тийм шилжиж хөдөлгөөн хийлгээд яг тэн дотор нь ухнаа сайжруулах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж нөгөө малынхаа цусыг холдуулна, малынхаа чанарыг сайжруулна гэсэн. Хамбогт Кашмир хувьцаат компанид анхан шатны үйлдвэрээс ахуулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэл нийт 600 гаруй ажилтан 24 цагаар ажилладаг бөгөөд 95%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна. Үйлдвэрийн ажилчдад ИФОТ-ийн зээл гардаггүй Хамбогт Кашмир хувьцаат компани ерөнхий захирал онцлон хэллээ. Бид нар өөрсдөө хэмжээдгүй жилд нэг 20-оос 30 ажилчдыг бол орон сууцаар хангаж байгаа. Тэгээд хоошд энэ олон зуун ажилчдыг бол одоо ганцхан аж ахуй нэгж өөрөө энэ асуудлыг шийдэж чадахгүй. Хотын төвд ажиллаж байгаа хүмүүс ипотект хамрагдаад байдаг. Үйлдвэрт ажиллаж байгаа, захад ингээ ажиллаж байгаа хүмүүс маань ипотект хамрагдаж чаддаггүй. Энийг бас өөрчлөх цаг нь болсон байна гэж би бас бодож байгаа. Манай Хамбогт Кашмирийн сүлжих үйлдвэрлэл 2019 онд үүсгэн байгуулагдсан. Нийтдээ одоо 6 жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэрлэлийн онцлог бол Японы Shimazaki брендийн машин, Германы Stodi брендийн машинуудаар одоо бүрэн хоногдсон. Гадаад захиалгын бол жилдээ бол 300 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэрний ер нь 70% нь бол ихчлэн экспорт гадаад захиалга хийдэг. 30% бол дотооддоо. Нийтдээ Улаанбаатартай бол 9 салбар нээсэн байгаа. Хамбогт брендийнхаа бүтээгдэхүүнээр бол Америкт 3 салбар нээсэн. Казахстан, Бельгик, Герман, Япон бичлэн орнуудад одоо яг Хамбогт брендээрээ бид нар экспорт хийж бүтээгдэхүүнээ боловсруулж байгаа. Үйл гарман чинь 520 сая төгрөгийн үнэтэй. Хамгийн үнэтэй. Одоо ингээд олонхоор энэ загварууд маань шууд нэг ойлгохгүй авч байгаа юм байна. Шууд одоо угаалгаараа яа. Шууд ингээд энэ дан уцаар хийж байгаа.
Тэгээ одоо хүний биед одоо нөгөө сунаад ингээд аягүй гоё ингээд биеийн хэмжээгээр ингээд гардаг. Тэр ерөнхийдөө 48 2 26 2 28 хоёулаа явж болдог. Энэ одоо 48 2-оор хийсэн. Сая оёлоо байхгүй. Цагаал хөтөлбөрийн хүрээнд төрөөс дотоодын үйлдвэрлэгчдээ татврын хөнгөлөлт, экспортын дэмжих зээл, түүхийдийн нийлүүлэлтийг зохицуулах механизмаар хангаж эхэлсэн нь бодит үр дүнгээ өгчээ. Мөн чанартай цагаалт гэдэг нь зөвхөн ноолуурын нэр биш. Энэ бол монголчуудын уламжлалт мал аж ахуйг дэлхийн зах зээлтэй холбох гүүр шинэ 90 үеийн эдийн засгийн түлхүүр хэмээн ойлгож болно. Тэртээ хөдөөд үхрийн бэлчээрд тайван алхах ямаанаас эхлэлтэй энэ аялал дэлхийн тансаг зах зээл дээрх Монгол бүтээгдэхүүнээр төгсдөг болжээ. Энэ жил ашиглалтанд оруулж байгаа тоногтгоо өрөмжийг нийт 1500 тонн самсан ноолоор самнах хүчин чадал нийтдээ ийм нэмэгдээд үл юм болж байгаа. Тэгээд самсан ноолоор ихэнх нь Европ руу экспорт гарч байгаа учраас хамгийн сайн чанарын, хамгийн сайн технологитой үйлдвэрийг л энэ бас өргөтгөл хийж манайх бол ашиглалтанд оруулж байгаа. 7 хоногийн дараа бол энэ үйлдвэр маань ашиглалтанд орно. Нөгөөтлийн үйлдвэр дээр бол бас булганы бор ноолоор самнагч байгаа. Энэ маань одоо 5 хоногийн дараа Англи руу экспортод гарах гэж байгаа. Яг кашмирын хувьд үлрэлийн чанартай өвөл хөвчлэн манай монголчууд бас маш их худалдан авалтыг хийдэг шүү дээ ноолуурын хувьд. Тэгэхээр бас яг үүний тал дээр ингээ олон ноолуурыг бас худалдан авчаад байдаг хэдий ч за бас нөгөө арчилгааны тал дээр бас мэддэггүй юм шиг санагддаг. Энэ тал дээр та бас мэдээлэл. Арчилгааны тал дээр бол одоо хүмүүс зарим хүмүүсүүд мэддэггүй, зарим нь бол мэддэг. Үнэхээр ноолуурыг бол яг зориултын дагуу арчлаад ингээд өмсөл 10 жил ч өмсөх боломжтой. Тийм учраас хамгийн эко, байгальд хаялаа ихэд байгаль шингэдэг, хүний биед хамгийн их ээлтэй одоо бүтээгдэхүүн бол кашмир байгаа. Кашмирыг бол яг зориултын дагуу ингээд хэрэглэхэд бол одоо 10 жил ч өмсөх боломжтой. Тийм учраас хамбогд кашмирийн хувьд бол одоо сервис үйлчилгээний төв бол 3 ширхэг байгаа. Тэгээ хөдөө орон нутагт хүртэл одоо Эрдэнэт, Сүхбаатар, Баян хонгор, Увс, Баян үлгүүд бол сервис үйлчилгээний төвтэй. Тийм учраас тентгийн хэрэглэгч нар маань одоо бас тэндээ сервис үйлчилгээндээ өгөөд одоо бүх төрлийн үйлчилгээг бол хийгээд байгаа маш их таатай байгаа. За бяцхан хөөрхөн хүүхдүүдэд маань зориулагдсан бас нэг юм хөөрхөн кашмирууд байна л да. Тэгэхээр та нөгөө эзэн гэдэг брендийн одоо утга агуулгыг бас манай үзэгчдэд тайлбарлаж өгч байна. Тий. Хамбогд кашмир тий. Хамбогд кашмир бол тий эзэн гэсэн брэнд гарч байгаа. Кашмирийн эзэн нь төрлөө гэд бэбигийн загваруудыг хийж эхэлж байгаа. Тэгээд кашмирийн эзэн гэдэг бол одоо бэби нар маань хүүхдүүд маань төрөнгүүтэл ноолуран одоо бойтог малгайгаа өмсдөг. Тэгээд кашмирийн эзэн бол одоо бид бүхэн Монголын одоо ард түмний хүүхдүүд маань их эзэн төрж байна. Тэгээд тийм учраас дэлхийн зах зээл дээр бол 50% нь Монгол ноолур байдаг, 50% нь Хятад ноолур байдаг. Тэгэхээр бид нар бол одоо кашмирийнхаа эзэн байх хэрэгтэй, нутаг болон ноолууртай эзэн байх хэрэгтэй. Бид нар эзэн гэсэн брендийг бол эхлүүлж байгаа. Эзэн ба нутаг гэсэн аппликейшнийг бол бас хэрэгжүүлж эхлэж байна. Аппликейшн нь болохоор малчтыг одоо тий түүхий нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл маш их тогтолцоог энэ аппликейшнд оруулаад малчтыг оноо өгөөд түүгээрээ бас малчтын чадварыг сайжруулах, ноолуурын чанарыг одоо сайн муугаар нь яаж ялгах, яаж малчтыг хариуцлагатай болохыг бас бид нар аппликейшнээр бас дүгнэх гэж байгаа. Тэгээд кашмирийн эзэн төрлөө гэдэг одоо энэ бол одоо ирээдүйд нэлээд том брэнд болох байх, олон хувьцаа эзэмшигчтэй болох байх гэж бодож байгаа шүү дээ. Одоо нөгөө хэвлэмжлэлтэн лаборатори болохоор бүх шинжилгээг хийдэг. Чигээ үзэн, тос чигээ үзэн. Тэгээд энэ дээр бид нэр болохоор шинжилгээнд дээр болохоор хамгийн их нь хялгас, микро, урт эднэр дээр илүү их гарч ичилдэг. Өнөөдрийн хийх шинжилгээнд дээр болохоор урт, микро, чигийн хялгасыг үзнэ. Бүрэн шинжилгээ хийж байгаа. Энэ дээр нь ширхтийн голчиг бүдүүн нарийн байна уу гэдгийг тодорхойлж байгаа. Ийм тоног байна. За манай шинжээч болохоор одоо ингээд нөгөө бэлтцээ хийгээд тэгээд бэлтцээ хийсний дараа юутайгаа холбож өгнө. Машинтайгаа холбоод тэгвэл машин дээр уншиж эхэлнэ. Тоолж эхэлнэ гэсэн үг байхгүй. Ширхтээ тоолоод тэдэн мянга одоо энд ингээд уншигтаад тэн дээр дэлгэцэн дээр өгөгдлүүдээ гараад ирнэ. Ясандаа маш түргэн хугацаанд, богино хугацаанд шинжилгээ хийж байгаа ийм аппарат байхгүй. Энэ лазер машин ингээд уншаад явчихна. Ширхэгт хэдэн мянган ширхэгт байна гэдэг тэрний яг дунджаар нь гаргадаг. За ширхэгт дотор нөгөө хялгас их байх юм бол нийт ширхтийн дунд чинь бүдүүн гарна гэсэн. Хялгас багтаа байх юм бол
нарийн гарна гэсэн баг. Түрүүн манай шинжээч тайлбарлаж байсан. Хялгас ихтэй болоод өнгөт л нөгөө машинуудын доор унж байгаа хэсгүүдийн өөр тийш шилжүүлэх ч юм уу. Урт нь богиносвол шинэ ноолороор сэлбэж өг гэсэн. Тижээх бүрэн цэнгэл гэсэн байхгүй. Тижээх хайрцаг дундраад богиносоод богино ноолорын харьцаа нэгс багасаад богино ноолорын ширхтийн хэмжээ нэгсээд ирэхээр нөгөө ширхэг тэр чигээр урт богино болно. Шинээр сэлбээд ноолороо байнгын тогтмол дүүрэн байлгаад их юм бол ширхэгт маань урт гарна л гэсэн тийм санааг хэлж байгаа. Цагаалт хөтөлбөрийн хувьд бол одоо үйлдвэрийн одоо экспортын одоо тоо хэмжээ бол нэмэгдэнэ, ажлын байр бол нэмэгдэнэ. Яагаад гэвэл бид нар бол одоо хийж чадахгүй байсан хөрөнгө оруулалт хийж авч чадахгүй байсан одоо эргэлтийн хөрөнгийг бол анх удаа авж байгаа. Цагаалт хөтөлбөрийн хэмжээнд зээл авсан, тэр мөнгөөрөө ноолороо бэлдсэн. Гадаад экспортынхаа урьдчилгааг авсан, тэр мөнгөөрөө бас ноолороо бэлдсэн, өөрсдийнхөө мөнгө төр бүхий л юмыг шавхаж 400 гаруй тонн ноолорыг худалдаа авсан байна. Хамбогт гişмээрийн хувьд бол одоо ингээд ноолороо ихтэд аваа тий өнгөөр нь ялгаад, угаагаад, самнаад тэгээд шүжмэл бүтээгдэхүүн болон зарим нь ингээд самсан ноолороо экспортод гарч байгаа. Самсан ноолор нь Итали, Англи руу ихэнх нь бол экспортод гарч байна. Тэр тусмаа одоо дэлхийн топ брэндүүдэд бол экспортод бол гардгаа. Тэгээд хамбогт гişмээрийн хувьд бол энэ хамгийн үн цэнтэй агуулга байдаг. Экспортын агуулга гэж бид нар бол одоо нэрлсэн байгаа. Төрүүд маань одоо дэлхийн нийтдээ ингээд харьцуулахад дэлхийн нийтийн хамгийн сүүлийн үеийн технологиг одоо нэвтрүүлж чадсан, хамгийн сүүлийн үеийн технологи тоногт хөөрөмжийг бол байнга авч шинжилж байгаа. Тэгэхээр дэлхийн нийтдээ бол хөл зэрэгцэхэд маш их ойрхон байгаа. Бид дараагийн үлгэрлэгч үйлдвэрлэгч болох Хатанд Кашмир хувьцаат компани үйлдвэрийн төвийг зорин очлоо. Интернэшнл компани гүйцэтгэх захирал манай компанийн хувьд бол ноос ноолорын анхан шатны үйлдвэр буюу ноос угаах, хялгас ялах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Ер нь ноолуур гэдэг маань өөрөө маш үнэтэй бүтээгдэхүүн. Одоо энэ манай үйлдвэрлэх жилдээ 500-аас 1000 тонн хүртэл түүхийн ноолорын хэрэгцээ байдаг. Энэ маань үнэ нь өөрөө 40-50 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай болдог. Гэтэл энэ хөрөнгийг бид нэр арилжааны банкны 20% зээлээр аавна гэдэг маань өөрөө ямар ч боломжгүй болоод идэг. Энэ асуудлыг нэг шийдэж чадсан гаргалгаа бол энэ цагаалт хөтөлбөр байсан. Энэ хөнгөлтөө зээл олгосноороо бид нэр боломжит харилцагч нартай ноолороо түгээдээ цуглуулад, боловсруулад самсан ноолоор санал болгох боломж бүрдэж өгч байгаа. Хөтөлбөрийн хүрээнд самсан ноолорын хууль гарсан. Энэ хууль ямар даваа талтай вэ гэхээр ноолор одоо хуучин ямар байдаг гэсэн бэ гэхээр зөвхөн угаах шат дамжлагыг дамжаад экспорт гарчдаг гэсэн. Энэ дээр үлдэж байгаа өртөг маань өөрөө хамгийн бага нэгж самнах ноолорыг самнах өртөг маань угаах өртгөөсөө 10 дахин илүү өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр энэ 10 дахин илүү өртөг маань Монгол улсад шингээд хэн нэгэн Монгол улсын иргэний цалин, тог цахилгаан гэх мэт бүх мөнгө нь Монголдоо шингэж үлдэж байгаа гэдгээр айгүй даваа талтай болж байгаа. Энэ жил 200 тонн самсан ноолор нийлүүлэх гэрээд байгаа Итали улс руу үүний санхүүжилтийнхаа тодорхой хэмжээг бол бид нар цагаалт хөтөлбөрөөс авч чадсан. Энэ маань бол бид нар нөгөө түүхий идэ, сайн чанарын түүхий идэ цаг алдалгүй худалдаж авахд бол маш том түлхэж өгч болж өгсөн. Цаашдаа бидний хувьд бол мэдээж утас үйлдвэрлэх, бэлэн утас үйлдвэрлэх төлөвлөгөө байгаа. Гэхдээ энэ маань өөрөө шат дамжлага үе болгон маань өөрөө технологи байдаг учраас бид нар энэ дээр маш технологио сайн судлаад хаанаас ямар технологи авчрахыг, мэрэгчлэнгээ яаж бэлтгэх гэх зэрэг бүх асуудлаа шийдсэний дараа энэ асуудлуудыг л ярина гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Энд нэг талтай харилцагч байгаад байдаг, нөгөө талтай Монголд үйлдвэрлэл байгаад байдаг. Бид нар бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэхээр санхүүжилт нь байхгүй болчиход байдаг. Яг энэ цагаалт хөтөлбөр маань хөнгөлөлттэй зээлээр гарч байгаа учраас биднэрт бол маш том даваа тал болж өгч байгаа. Монгол орны уудам тал нутгаас эхлэлдээ дэлхийн давцанд хүрэх үед чанартай бүтээгдэхүүн бүтээдэг үндэсний компани энэ бол Хатанд Интернэшнл хувьцаат компани. Тус компани 1997 оноос хойш ноос ноолуурын ханган нийлүүлэлтийн салбарт амжилттай ажиллаж ирсэн бол 2015 оноос өөрийн үйлдвэрийн газарт анхан шатны боловсруулалт хийж нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэд зөвхөн үйлдвэрлэл эрхлэхээс гадна байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа нь анхаарал татна. Одоо тэгэхээр хэдүүлээ манай үйлдвэрийн түүхийдээ агуулгад орж ирсэн байна. Энэ агуулгад юу болдог вэ гэхээр
тухайн сум аймгийн төвөөс төлөөлөгч маань ноолуураа хүлээж аваад энд авчирж иж буулгадаг гэсэн үг. Буулгасны дараагаар энд ноолуурыг өнгөөр нь ялгадаг гарааргаар. Өнгөөр ялгана гэдэг нь малчт маань нөгөө нэг цайвар ноолуур бор ноолуураа шуудандаа цугтанд хийгээ яваад ирдэг. Тэгэхээр ноолуурыг бол өнгөөр нь ялгаж заавал угааж самнах шаардлагатай байдаг. Учираас энэ дээр тийм процесс явагдаж байгаа гэсэн үг. Манайх энэ жил ер нь 500-аас 600 тонн түүхий давах юутайгаа одоогийн байдлаар нэг 300 орчим тонн түүхий давцсан. Ер нь 50% авцсан байгаа гэсэн үг. Хошооноос авдаг энэ жилийн үед бас тодорхой суман дээр бид нар өөрсдөө бүр төлөөлөгч ингээд цалинжуулж ажилладаг. Хотын аймгийн Өмнө Дэлгэр сум, Дорнод аймгийн Цагаан Овоо сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэ Цагаан сум, бас Хинтээ аймгийн Батноор гэсэн 4 сум дээр бид нар энэ жилийн төлөөлөгчөө ажиллуулж бүр 1 сарын оны өмнө малчтайгаар ноолуурын нийлүүлэх гэрээгээ хийгээд урьдчилгаа төлбөрөө төлөөд ингээд явж байгаа. Тэгээд энэ процесс маань бас өөрөө маш амжилттай явсан. Мөн бид нар энэ жил түүхэд маад нийлүүлсэн гэрээтэй малчид дундаа урамшууллын тийм суглаа мотоцикл гэдэг ч юм уу тийм суглаа явуулсан. Тийм тэгээд малчид маань тэрэн дээр өөрсдөө маш дуртай итгэвтэй байгаа. Тэгээд бид нар бол цаашдаа яг энэ кластерын зарчмаа бариад явах нь зөв юм байна гэдээ энийг л улам өргөжүүлж түүхийдээ худалдаа авах кластер бол тэгж л явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ яг зөвхөн 4 сум дээр бид нар энэ жилийн үед ингээд ажиллах тэр 4 сумаас нэг 40-50 тонн олвор л түүхийн олвор аваа. Гэтэл бидний хэрэгцээ 400-500 тонн түүхийн олвор байдаг учраас энэ жилийн үед бол бас бусад газраас яг гэрээт биш газраас ч гэсэн худалдаж авах бол асуудал байгаа. Гэхдээ дараагийн нэг 3-4 жилдээ бол 100% малчтаас хоршоогоос гэрэтээр нь бүх түүхийдээ бэлтгэн гэсэн төлөвлөгөөтэй л явж байгаа. Гарал үүсэл нь бүрэн тодорхой эрүүл мэнд, экологид сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж байгаа нь тус компани хамгийн том давуу талуудын нэг байлаа. Энэ хаг боловсрууд энэ хагийг одоо ингээд өөр янзалдаг. Энэ яасан гэхээр туранхай эцэнхий малнаас гардаг. Одоо бид нар нөгөө малаа эрүүлжүүлээ гэж яриад байгаа биш. Малынхаа нөгөө ашиг шимийг сайжруулъя гэдэг үг рүүгээ ороод угаалга тарилгаан, туулгаан цагт нь хийгээд байх юм бол энэ одоо үйлдвэрлэгчэнд гайваад байгаа энэ нэг юм чинь байхгүй болчихсон. Энэ тоног компани Швейцарландын компани баггүй юу? Тэгээ бид нар өмнө нь ноолур үйлдвэрлэлээр энэ тоног хөрөмжийг хийж байгаагүй. Тэгээ бид нар нөгөө хоорондоо санаагаас өнцөө бидний ийм үйл ажиллагаа явуулдаг ийм тоног хөрөмж хийлгүүлмээр байна гэдэг хоорондоо солилцоо 2 жилийн хугацаанд ярилцж байгаа. Одоо ингээд дисемберээр инженеэрс зөвлөгдөөд ингээд явж байгаа гэсэн. Энэ ноолур үйлдвэрлэл маш сонирхол үзэж байгаа. Тутаас гэсэн компаниуд үзэж байгаа анх удаа тавьсан болохоор. Тэгээд ер нь бол бид нар яг энэ дээр л яг ноолурын чанараа сайжруулж байгаа. Бидний гол ялгарх зүйл маань ингээд ноолурын чанарыг л хамгийн сайн, самс ноолурын чанарыг хамгийн сайн байдлыг зорддог. Үүний энэ дээр бусдаас давуу талаараа ялгарнаа л гэсэн бидний судалгаа явж байгаа. Анхан шаттай анхан шаттай зэх. Энэ зэхүүд одоо энэ ямасар захирд өөрөө сэтгэл 3 улсыг тоног төхөөрөмж тавиад хамгийн шороо тоостой байдаг зэг баггүй. Хүн ажиллах дурггүй байдаг. Тэрийг нь манай ямасар өөрөө одоо нэг ийм болгоё гэж энийг энэ жид анх удаа ашиглалтанд оруулсан. Монголд одоо ганцхан байгаа. Би үүнийг ятч олон үйлдвэрээр явсан. Ийм тоног ингэ тавиад шороогүй орчтой ийм цэг хараагүй. Энэ бол одоо Монгол хүний нэгэн гайхамшиг шүү. За энэ жилийн үед манайх баталгаажсан гэрээгээр бол 200 тонн самсан ноолур нийлүүлэх гэрээ байгаа. Тэгээд ноолурын хувьд бол сая 4 сараас самнах үйлдвэр үйл ажиллагаа эхэлсэн учраас одоо дөнгөж ихний ноолурууд л гарч эхэлж байгаа. Бидний хувьд бол сар болгон ажилт тал руу явуулж хийдэг. Тэгэхээр эхний ажилт, энэ жилийн эхний ажилт бол 5 сараас эхлээд явахаар байгаа гэсэн үг. Хуучин бол далайн тээврээр явдаг байсан. Сүүлийн хэдэн жил бол дандаа тракер явж байгаа. Тракер явахаар бол эндээс гарснаас хойш нэг 14-өөс 21 оны хугацаанд Итали дээр очиж байгаа. Түүнчлэн технологийн дэвшлигч тэд үл тоосонгүй. Монголдо анх удаа ноолуурын гаднах бохирдлыг тусгай неон гэрлээр ялгадаг сорогч төхөөрөмжийг үйлдвэрлэлтэд нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, цэвэр байдлыг шинэ шатанд хүргэжээ. Энд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл, ур ухаан, технологи, уламжлал, байгальтайгаа зохицон орших хандлагыг илэрхийлсэн нэгэн амжилтын түүхийг та бүхэнтэй хуваалцахад таатай байна. Манай лабораторид 2017 оноос
яг үйл ажиллагаа явуулж гисэн байдаг. Одоо хяналтын чанарын хяналтыг тавьдаг байгаа. Тэгээ манай лабораториноос сүүлийн 2 жилийн хугацаанд нөгөө 2 том шинжилэлт хийсэн байдаг. Тэрний нэг нь болохоор опто буюу 2000 төхөөрөмж буюу ноолуурын микрон үздэг буюу голч үздэг төхөөрөмж байдаг. Сүүлийн үед 2025 онд Classy Fiber буюу одоо ноолуурын ширхтийн уртыг тодорхойлдог төхөөрөмж авч лабораториудаа суйрлуулж туршилт хийж тэгээ үйлдвэрийн чанарт хяналт тавьж ажиллаж байгаа. Монгол улсын стандарт бол олон улсын стандартын дагуу одоо лабораториудаа чанарын хяналт тавьдаг. Ерөнхийдөө нөгөө нэг самсан ноолуур дээр болохоор 6 төрлийн шинжилгээ байдаг байгаа. Тэр нь болохоор ноолуурын уртыг, ноолуурын голчийг, тэгээд хаг агууламж, хялгас агууламж, тослог, чиглэлийг тодорхойлдог байгаа. Энэ маань 2 шугамтай. Нэг шугам нь болохоор ноос угаадаг шугам, нэг шугам нь болохоор ноолуур угаадаг шугам. Одоо энэ ноолуур угаадаг шугамын хувьд бол 24 цагтаа 15-аас 20 тонн угаасан ноолуур гаргах хүч чадалтай. Анхан шатны энэ процесс маань өөрөө өртгөн маш бага шингэдэг, зардал маш багатай процесс баггүй санах үйлдвэрийг айлзуулахад. Тэгэхээр энд одоо нөгөө Монгол мөнгө үлдэхгүй, нэмэн өртөг шингэхгүй ингээд ерөөсөө түүхий дээр гарч байгаа. Энэ маань бол өртөг бол маш бага шингэж байгаа процесс баггүй. Хамгийн бага шингэдэг процесс нь одоо энэ угаах үйлдвэр. Угаах үйлдвэр маань 2-3 ээлжээр ажиллаж байгаа 24 цагаар гэсэн үг. Нэг ээлжиндээ 10 хүнтэй ажиллаж байгаа ойролцоогоор. Ноолуур дотор байгаа ийм хог хаягдл ийм юмнуудыг шүүдэгэ гэсэн үг баггүй. Хуучин нөгөө уламжлалт арга маань ямар байсан бэ гэхээр одоо тийм неон гэрэл байна шүү дээ. Тийм неон гэрэл нөгөө угаасан ноолуур ингэж хараад гараар түүж авдаг тийм уламжлалт арга барилтай байсан бол энийг бид нэг ингээ автоматжуулаад гол давуу тал нь ерөөсөө бид манай самсан ноолуур ийм гадны бит байхгүй 100% гадны бит байхгүй гэсэн чанарын баталгаа өгч чадах болж байгаа гэсэн. Хог хаягдaltaй юмнууд нийшээ ороод иж байгаа. Хаягдлгүй гэж үзэж байгаа цэврүүд нь шууд тийшээ явж байгаа. Дундаас нь ингээ бас харж ирж байгаа. Одоо харах юм бол энэ яг цагаан өнгө байгаа биз? Энэ машин маань одоохондоо энэ цагаан өнгийг яг 100% сайн шүүж чадахгүй байна. Бид нар бас энэ дээр сайжруулалтаа ярилцаад энэ цагаан өнгийг илүү сайн шүүдэг болмоор байна гэдэг. Бусад өөр өнгөтэй гадны битгүүд маш сайн суулж байгаа. Энэ машин маш сайн ажиллаж байгаа.